За. Тэгэхээр ингийн бүх юу бүх боломжийн тооцвол нэлээд их юм болох юм а гэдгийг эхлээд харчий. Тэгэхээр хязгаарлалтууд нь энд байгаа. Бүх боломж гэдэг нь яг шүү. Тэр катын толгойн системд байгаа энэ оронтой тоонуудыг бүгдийг эхлээд олчий. Тэгээд тоо болгоно авч үзээд нөгөө 2 тэг дараалж орж уу гэдгийг шалгаад тэгээд 2 тэг дараалж ороогүй байвал нь нэг тоолуураа нэгээд нэмээд энэ тэргээ явчих тий. Тэгэх юм бол хэр их хугацаа зарах нь үгээд тоолъё л да. Тэгэхээр катын тооллын системд энэ оронтой тоо хэд байх вэ гэхээр сая нөгөө ер нь бол харсантай 2 оронтой тоо 90 байна. 3 оронтой тоо 900 байна энэ тэргээд яваадсан. Тэгэхээр нэлээд бүдүүлэг үнэлгээ хийвэл яг энэ оронтой тоо орон болгоно к янз байж болно те. Тэгэхээр к гүрчгэн гэдэг энэ жишг. Өөрөөр к-гийн энэ зэрэг байна л гэсэн үг. Энэ оронтой тоо бол к-гийн энэ зэрэг байна. Жижиг энэ болчихлоо. За. К-гийн энэ зэрэг шиг энэ оронтой тоо байна. Тэнгүүд энэ бүх тоог авч үзээд тэгээ яах нь 2 тэг дараалж орж уугүй юу гэдэг нэг шалгана. Тэгэхээр нөгөө энэ оронгоор нэг for гүүх байх л та нэг удаа. Тэгэхээр энэ шишгийг юу хийнэ гэсэн. Тоо болгон дээр энэ шишгийг гэдэг юм шалгалт хийнэ л гэсэн. Тэгэхээр л ерөнхийдөө юу болчихно гэсэн. Brute force-оор бол k-гийн энэ зэргийг үржих нь за энийг үржих нь k-гийн энэ зэрэг гэдэг. Ер нь харваас л юу болчихлоо л та. Тэр нэг энэ зэрэг дээр өсрөөд гараад ирснээс болоод манай brute force бол экспоненциал болчлоо. Тэгэхээр яг нөгөө бидний хамгийн эвгүй утгач одоо юу юм бэ? Хязгаарлалтуудаа харж агаад хамгийн дээд нь n бол чинь 16 болно гэдээсэн. 2 k-н 2-тай тэнцүү байхад. Тэгэхээр 2-ын 16 зэргийг үржих нь 16 гэдэг чинь уулын гайгүй тоо юм л да. 65,000 орчим гарах уу. Гэхдээ яг энэ юу яаж магадгүй. Ингээд хязгаарлалтыг ингээд сонио өгсөн болохоор энд нэмэх нь k гэдэг хязгаарлалсан болохоор одоо энэ хоёр нэг дунд тавьцааны айгүй их тоо гарч магадгүй. Одоо юу гэдгийг энэ 16 k-н 2 биш. Одоо юу гэдгийг k-га бүр k-га хэд болох ч юм бэ. K-га жоохон өсгөөд n-ээ жоохон багасгачих. Тэгэхээр n-ийн 10 байж байгаа тохиолдолд k нь бол 8 болох нь шүү дээ, тий. Тэгэхээр энэ 10 байвал k нь 8 болж байгаа, тий. Тэгэхээр манай энэ үнэлгээ болохоор 10-ыг бүжих нь 8-ийн 10 зэрэг болчихно гэсэн. 8-ийн 10 зэрэг гэдэг чинь одоо гайгүй том тоо юу? Йоо, 8 5 зэрэг. Аа юм шүү дээ. Үржих нь 32,768. За 8-10 зэрэгч нэг юм хөө юм болт юм байна. Нэг тэрбум болчих юм байна тий. Тэгэхээр ийм дунд тавцаада их хөтгөн гарч ирэх юм байна. За ширээ биш. Хатан зэрэг гонайз. Хөшөө хөдөлгөө ачаа. За. Тэгэхээр нэг тэрбум гэдэг чинь хэцүү шттэ энэ ч одоо яах гэсэн үг тий. Манай програм бол ихэвчлэн нэг 10-20 сая дээр л гайг ажиллана гэдэг. Энэ дээр хугацааны хязгаарлалт гэдэг нэг юм байх хэрэгтэй юу? Энэ байна тий. Энэ ч праймери хязгаарлалт юм байна. 0.179 секундээс 1 секунд хүртэл гинэ. Яг зарим тест нь 0.179 гэсэн хязгаарлалтай, зарим тест 1 секунд гэсэн хязгаарлалтай юм байна. За. Их сурвалж гэсэн энэ буруу болчихсон байна. За. Тийм. Тэгэхээр одоо бид нар юу ч гэсэн brute force-оор бодоод барахгүй л гэдэг нь тодорхой боллоо. Тэр 1 секундын дотор амжихгүй шүү дээ. Нэг тэрбумыг. Тэгэхээр бид нар жоохон өөр тийм юм бодож олно гэсэн үг. Өөр арга. За тэгэхээр бид нар тэр динамик програмчлалын тэрийг аль бодож болох. За, ер нь бол динамик програмчлалын динамикаар бодно гэдэг чинь хүснэгт үүсэх ёстой тий. Жижигхэн дэд бодлогуудынхаа хариунуудыг нэг газар хадгалаад тэгээд ингээд явах хэрэгтэй. Ихэвчлэн хоёр хэмжээтэй л үүсдэг. Тэгэхээр ингээд бодлого хараад байсан чинь угаасаа л nk гэдэг хоёр л тоо байна тий. Тэгэхээр бодвол баг ингэх ба. Шууд зүгээр нүдэн жагаад яачи. Кан энд байдаг.
n тэрүүгээрээ байдаг гэд. Тэгээд энийг жоо том болчихдог юм. Тэгээд энийг ийм хүснэгт үүсэх болов гэж бодож байна. Нэг бодлого хараадгыг k нь 2-оос 10 хүртэл юм байна. Тэгэхээр k гэдэг нөгөө тооллын системийн суурьны энүүгээр ингэ явж байг. Ер нь хүснэгт байгуулж байгаа нэг амар юм юу нэг амар юм. За n нь болохоор 2-оос эхэлнэ гэсэн тий бас 2. За энийг өстой жижиг болохгүй бол 10 хүртэл байлаа. 10 хүртэл гэсэн ч юм алга тий. Бид нар түрүү 2 байвал 16 гэсэн тий. За яг тааруулсан юм байна. 16-ын тооллын систем. 16. За энэ одоо ямар болоо? Шүү. Ингэж яагаад жоохон нэрийнхэн болгочмаар байна л да. За ингээд харуулж байгаа. Ер нь бол нэг ийм хүсэлт 16 харьцан 10 ч юм уу тий баг. Тэгэл энэ дээр юу гэсэн үг вэ? Нөгөө нэг 16 гэдэг маань энэ байна тий. 2 кан 2 байхад 2-ын тооллын систем дээр 16 оронтой тэгээ нөгөө дараалсан 2 тэг ороогүй тоонуудын тоон энэ дээр нэг тийм тоо гараад ирэх хэвээр ч гэдэм юм. Ингээл бөглөөл яваад байх юм л та. 2-ын тооллын систем дээр 2 оронтой мөртлөө 2 тэг дараалж ороогүй тоонуудын тоо хэд байх вэ гэх юм. Олоод явах юм байна. Тэгээ энэ хүснэгтээ ерөнхийдөө бахан тоонуудаар дүүргэж штэ. Тэгэл яг нөгөө дүүргэх юм бол бид нар нөгөө бодлого нь хидэж орж ирдэг тий. N нь хидэж гэж орж ирсэн, K нь хидэж гэж орж ирсэн зүгээр тий энэ категори мөрийн N дүүр багныг нь аваачаал олол. Тэн дээр байгаа тоог нь авал буцаачих нь штэ. Тэгэхээр одоо бид нарт энэ хүснэгтийнхаа элементүүдийг бодож олох гэсэн нэг тийм ажил үлдэж байна. Тэгэхээр яг харвал нөгөө хүснэгт бүглүүд байна гэдэг чинь яг нэг шин чанар нь ил юм л та хүснэгт бүглүүд байгаа гэдэг чинь динамик хангалттай маа. За гэхдээ яг гол шин чанар нь тэрвэртэй гол нь бид нар жижигхэн бодлогонуудаа хаавар жижигхэн бодлого гэдгийг те энэ хаваарч байгаа ч юм уу жижигхэн бодлогонуудаа ашиглаад нөгөө арай том бодлогоо ингээд тэр жижиг дээрээ тулгуурж бодоод явсараа л энэ хүснэгтээ дүүргчүүл тэгээд болох юм байна. Ардын цалын 16 гэж байхгүй байна та тий. За ийм хүснэгт байгуулъя. Одоо нөө яаж байгуулах вэ гэдэг нь жоохон чухал тий. Хүснэгт бол за тийм хэмжээтэй байх вэ гэдгийг олж байгаа нь бол яг их сайн хэрэг. Гэхдээ нэг гол хэсэг нь бол биш гол нь одоо энэ хүснэгтээ хаанаас нь эхлээд яаж бүглэх вэ гэдэг. Тийм асуудал байна. За одоо энэ шиг яадаг хэрэггүй. За жижигхэн бодлогонууд амар бодож зуухаа гэдэг юм. За 2 оронтой 2-ын тооллын систем гэд мэдэн шүү дээ. 2-ын тооллын систем дээр 2 оронтой мөртлөө 2 тэг дараалж ороогүй хэдэн тоо байх вэ гэд явж байгаа. Гараараа бүглээд үзье. Гараараа бүглээ явж итэл нөгөө юу зүй тогтол харагдаж магадгүй те яаж бодчмоор юм бэ гэдэг. Танай юу тэгээд юу болж таарав? 2 оронтой 2-ын тооллын систем дээр 2 оронтой ер нь хэдэн тоо байдгийг одоо нөгөө шууд бодлогоо бодож чадахгүй байвал нөгөө нэг арай айтайхан нөхцөл нь 2-ын тооллын систем дээр 2 оронтой хэдэн тоо байдаг вэ? Та нар бол 2-ын тооллын системийг бүр яатсан байх шүү дээ. Нэвтэрсэн байх шүү дээ 3 дугаар курс хүртлээ. 2-ын тооллын систем хэдэн цифртэй вүлээ? Нөгөө санд асуулт авах гэдэг шүү дээ. За. Мэдхгүй юу вэ? 2-ын тооллын систем хэдэн цифртэй гэдгээ. 2 цифртэй. За тэгээд за маш сайн байна. Одоо эхний алхам гэдэг урамшуулаа. Тэгээд 2-ын тооллын системд 2 оронтой тэгээд элдийн зүгээр нөхцөл байхгүй зүгээр ер нь л 2 оронтой хэдэн тоо байд юм болоо. 2 тоо. Бичиж нөгөө нэг үнэмшгээс нэг. 2-ын тооллын системд 2 оронтой. 2 он за
За ер нь бол ийм шүү. Яг бодлого болгон дээр өөрлөл байх бах те. Ингээд явлаа штэ. Тэр дөрөв чи 2 гэдэг чинь зөв юм шүү. Бид нэр бодлогон дээр бол нэг тийм хэлсэн байсан штэ. Өмнө 0 байж болохгүй байгаа те. Тэгэхээр энэ хоёр чинь биш байхгүй юу? Энэ хоёр чинь 0 байгаа. Энэ чинь нэг ордоо энэ хоёр тоо. Тэгэхээр 2 л байна гэсэн. 2 тоо. Энэ 2 тоо дотроос яг юу гүн хэд вэ нэ? 2 тэг дараалж орох гэхээр угаасаа энэ 2 тэг дараалаад багтчихгүй юм байна те. Угаасаа багтах 2 л байна гэсэн. Тэгэхээр энэ дээр 2-ын 2 дээр 2 гэдэг чинь. Яг гараараа явбал те. За одоо жоохон яачи. 2-ын тоолны системээр жоохон дагнаад явчих. 2-ын тоолны систем дээр 3 оронтой хэдэн тоо байх бай гэхээр бүх тоо нь 3 оронтой. Яг эхлээд нэг бүгдийг л олчихъя те. 3 оронтой гэхдээ ер нь бол яг 2 тэг дараалж орсон гэдэг нь ганцхан ийм л тоо байх юм шиг ба шүү те. Энэс бусд нь тэгэхээр чинь амар дараалалаар бичихгүй. Мэдээж энэ дээр эхний орон дээр нэг тоо байхгүй бол болохгүй те. Энэ дээр тэг байвал нэг 2 оронтой ч юм уу жижигхэн болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол дандаа байж байна. Ард нь нэг чинь яасан чи. Энэ чинь яадаг вэ? Ингэдэг л үү? Нэг ууч доош явчихсан юм. Нэгийг нэмчүүл энэ чинь нэг юм болчих واخ те. Тэгээд бүгдээрээ нэг. Яг нөгөө нэг юу тооцохгүй гэдгээс арай өөр юм л да. Нөгөө урдаа 0 байхыг тооцдог гэвэл яг нөгөө хатан зэргийн хэлснээр тэгээ бүгдээрээ дөрвөлээ гарна. Энэ дээр бол 4 гэж гарах хэрэгтэй байсан. Энэ дээр бол 8 гарах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл яг энэ уртлын цифр нь заавал 1 байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. 2-ын толын систем. Тэгэхээр нөгөө 8-ын чинь тал нь гараад байна. Ягаад тал нь гарч ирэх вэ? Нөгөө эхний орон нэг бол 0 байж болно, нэг бол 1 байж болно. Тэгэхээр 0-тай тал нь хаягдаад, 4 нь хаягдаад, 1-тэй 4 нь ороод ирлээ. Тэрэн дотроос бас манай яг бодлогын олох гэж байгаа юм нь бол нөгөө энийг хасах хэрэгтэй тий. Ийм 2 тэг дараалалд орцсон байна. Тэнийг хасаач чи. Тэгэхээр 3 болчихсон. За, ингээл яваад даа гэсэн чинь нэг зүй гоё зүй тогтол харагддаггүй бай тий. 2 байгаад уул нь 4 болчих юм болоо гэж 3 болчихлоо. Тэгээ хэрвээ 2 4 гэж явсан бол 2 4 8 16 гэж явахсан чинь явчихд юм уу гэсэн чинь болдгоо. За энд хоёроос одоо яг зөв хариу нь бол энэ хоёр байгаа тий. Энэ хоёр дээр энэ шаарал болох юм биз дээ. Дараагийн 3 оронтоонууд дээр нь бол нэг ийм 3 юм гарлаа. За тэд дээдлийн 100 бол илүү тий буруу. Тэгээд энэ шилжилт гэх юм уу те 2 оронтойгийнх нь хариу энэ байна. 2-ын тоолны систем шүү дээ те. 3 оронтойгийнх нь энэ байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд ингээ янз бүрийн гоё зүй тогтол юм харагдана уу? Одоо манай жижиг бодлого нь энэ байна. Том бодлого нь тэр байна. Тэгээд динамик хураамжлал гэдэг чинь ер нь бол жижиг бодлогоо дээрээ тулгуурлаад том гарч ирэх хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр жижиг бодлогын 2 хариу нь энэ байна. 2 хариу гэх юм те 2 зохиол нь энэ байна. Том нь бол 3 болчих. Тэгээ энэ 3 нөхөр тэр жижигэн 2 урттай нэг 2 нөхөртэй янз бүрийн холбоо сүлбэ байна уу? Холбоо сүлбэ гаргаж болох уу? Энэ холбоо. За ямар холбоо сүлбэ байна? Ингээ салгаач чи бүр. Би яагаад ч юм ингээд танаас туслах зорилго нэгэ салгаалчлаа. Тэгэхээр ямар нэг холбоо сүлбэ юу байна? Яамаар байна? Яачмаар юм шиг байна. Тэр 2 тогийн нийлдэг гэдэг юм аа 3 том болохоор нийлдэг нэг. Энийг салгаач тий. Энийг ингээд ийш нь болгочих хөрхи. Ингээд. Энэ бол ингээд тий. Нийлдэг гэдэг маань доотлын нийлдэг нэгтэй асуулт. Тэгэхээр ер нь ямар холбоотой байж болох вэ? Энэ нөхөр энтэй холбоотой болж таарлаа шүү дээ тий. Тэгэхээр холбоо нь юу вэ? Энийг аваачаад ард нь залгаа хийцэн гэсэн үг тий. Гой ийм наран жаргаж тий өнч биш юм уу? Нөгөө энэ өнгийг өөрчилж. За ногоон болгочих. Ийм. Өөрөөр хэлбэл 1-0 гэд байжсэн чинь ард нь аваач нэг залгаа хийцэн. Тэгэхээр чи ард нэг цифр нэмчихэр чинь мэдээж нөгөө дараагийн нөгөө 3 урттай болчихно тий. Уртын хувьд бол тэнц чинь тэгээд ийм гоё юу болчих. Энэ хоёр ч гэсэндээ тэр 1-1 гэд байгаа нэг нөхөр шүү дээ. Өстө бүүнөр насан шүү. 1-1 байгаа 1-1 гэд хуучин 2-ын толон юм шүү.
Хоёр урттай дээр нэг гээд нэг тоо байсан шүү дээ, тий. Энэ дээр л ард нь 0-ыг нэг залгаж үзээд, нэгийг нэг залгаж үзээд тэгээд ийм хоёр тоо үүсгэсэн. Манай инхээр чин айгуу тийм юу нэг тийм хоорондын холбоо шиг юм гараад ирлээ шүү дээ, тий. Гэхдээ одоо энэ холбоонд нэг л их хачин гачирхалтай нэг юм байна. Тэр нь яг эднийг бид нар гараараа байгуулсан шүү дээ, тий, бүх боломжоор зөв гэдэг нь бол зөв гэдэг нь бол бүр баталгаатай. Зүгээр яахаараа энэ хөөх юм уу 1-0 гэдэг тоон дээр, тий, нэгийг залгачаад ганцхан нэг дээр хоёрыг залгаж. Анти тэрийг би нөгөөдөөс хэлээд л да. Энэ дээр яхаараа тгийг залгаж болоогүй юм бэ гэдэг те. Нөгөө хөөх юмтай үлдээсэн юм шүү дээ. Гэдэг дээр юу гэж бодож байна? Ер нь энийг доош нь зөөж жоод тэрийг нэмэх юм уу? Нэмэх гээд үзээд харуул юм гарч магадгүй. Оо энэ стил нэт болоо шүү. Энийг ингэж авч жаад энэ дээр ингэж авчихлаа. Яа болж байна? Энэ дээр яхаараа юм тавьдаг үлээ гэж те. Дахиад ингэж жаад энэ арт нь тгийг залгачих л да. Болох уу? Бид нар түрүү ингэж яах вэ? Энэ тоо шүү дээ тий. Энийг оруулаад ирлээ шүү дээ. Энийг оруулж иж болох юм уу? Яач матамч гээд дугаалчих. Ерөөсө бодлого дээр байгаа ганц онцлог нөхцөл нь тэр чинь 2-0 дараалж болохгүй гэх тий. 2-0 дараалж болохгүй гэж байна. Тэгэхээр энийг оруулж иж болохгүй. Ер нь бол яг уу хэрвээ бид нар нэг гараараа байгуулаагүй болвол ер нь юу гэсэн үг вэ гэхээр юм. Ингээд өмнөх тий хоёр урттай тий өмнөх алах юм хүн жижигхэн бодлогон дээр нь тий хоёр урттай бодлогон дээр нь ийм хоёр хариу байлаа. Тэг хариу болгоноо барьж аваад ард нь нэг шишиг 0 ч юм уу 1 ч юм уу залгаад үзнэ л гэсэн үг. Тэгэнгүүт юу гарч ийн үү гэд харах нь. Гэхдээ залгахдаа хамаагүй бүгдэн дээр нь хоёулын залгаж тоо үүсэхгүй нөгөө нэг хэрвээ тэр өмнөх тооны чинь сүүлийн цифр 0 гэвэл тэрний араас дахиад нэг 0 залгах юм бол нөгөө нэг 2-0 чинь гараад ирэх нь шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ 0-оор төгссөн тоо байвал яахгүй 0-ыг залгахгүй тий. Нөгөөхийг залгана. Нэгээр төгссөн тоо байвал хамаагүй 0-ыг залгаж бол нэгийг залгаж болно. Аль алийг залгаж. Нэг ийм зарчмаар явж байгаа гэж бодвол манай нөгөө жижиг бодлого дараагийн бодлоготойгоо холбогдох тийм юм гараад ирж байгаа. Нэг сум байдаг үлээ энэ чинь. Шаард гэнэ объект гэж шүү. За боли. Тэгэхээр иймэрхүү байдлаар явж байгаа юм шүү. Энэ дээр гоё хоёр тохиол нь хоёулаа гарчлаа л да. Тэгээр төгссөн болов зөвхөн нөгөө цифрын залгана. Нэгээр тэг биш тоогоор төгссөн байвал хоёулын залгана. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь бараг л өмнөх тоон бараг 2 дахин ихсээд явах нь шүү дээ тий. 2 урттай 1 тооноос бараг 3 урттай 2 тоо өсөж гараад ирэх юм бол тэгтээ заримдаа 0-оор төгссөн гэдгээс болоод энэ гарахгүй гэхээр нэг 2 дахин ихээс арай бага тоол гарах юм байна. Тэгэхээр бид энэ дээр харахад энэ дээр 2 байж байгаа, энэ дээр 3 болдон ч юм зөв ч юм уу тий. Нэг юм. За ийм байдлаар бүгж явах юм байна. Гэхдээ одоо манай уснагт дээр нэг ийм илүү юм хэрэгтэй болчлаа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө хоёр урттай ийм хоёр шиг тоо байгаа гэд хадгалсан шүү дээ. Тэгэнгүүт энэ жоохон дутуу мэдээлэл юм байна. Тэдээр төгс юу лээ нөгөө нэг тэгээр төгссөн хідэн тоо байгаа юм. Нэгээр ч явахтай тий. Тэг бишээр төгссөн хідэн тоо байгаа юм гэдгээ ийм хоёр салгаж хадгалахгүй болохгүй юм байна л да. Тэгээд яг дараагийн алхамынхаа гаргахтаа тэгээр төгссөн хідэн тоо байгаа тэрнийга тэр чигээр нь тавьчихна. Өөрөөр хэлбэл тэгээр төгссөн тоонуудаа тэр чигээр нь тавьж гэжтэй. Тэгээр төгссөн тоонууд дээрээ тэгээс бусад бүх тоогоо нэмнэ, залгаж болно. Тэг биш тоогоор төгссөн байвал тэрэн дээр ерөөсөө бүх цифрыг залгаж болно гэсэн үг. За энэ хоёрын тоолны систем болохоор нөгөө ийм сонин юу харагдаад байна. Тэрнээс яг 0-1 гэдэг чинь нөгөө бүх цифрээр тавьсан байгаа гэсэн үг шүү дээ. 10-ын тоолны систем дээр бол яг энэ байдал яаж харагдах вэ гэхээр энэ арт талд нөгөө 0-оос ахвалаад 1, 2 гэж бүгдийг аваачаал залгана л гэсэн үг. Ингээд явсараад 9 хүртэл бүгдийг залгаж болно.
Энэ дээдлих дээр болохоор 0-оос бусдын залгана гэхээр нэгийг залгаж болно. 0-ыг болохгүй гэсэн шүү дээ, тий. Тэгээд явсаар хагаад хамгийн сүүлд 9 хүртэл гэдэг. Тэгэхээр энэ хоёр нийлжлээ шүү. Тэгэхээр яг бид нар жижигхэн бодлогоо одчихвол энэ миний хулгайч бүр явж байгаа юм байна. Эдгээр дарагдгаа ижжээ. За. Тэгэхээр энд бол нэг 9 үсэж байна. Энд бол 10 үсэж байна тий. Тэгэхээр ер нь бол ерөнхийдөө тохиол биднэрт нөгөө нэг тоолны систем гэдэг K гэдэг бас нэг параметр шиг юм байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу 0-оор төгссөн тоо байвал дараагийн арай том бодлогон дээрээ 1-ээс 9 хүртэл гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө тоолны системийнхаа нөгөө суураас хасах нэг ширхэг юу нэмэгдэнэ. Өмнө нь байгаа тоо болгон дээр тоо болгоныг K-аас нэгээр үржүүлнэ л гэсэн үг. Тэгжиж дараагийнх нь тоонууд гарч ирнэ. Энэ болохоор энэ дээр болохоор бүр K-гаар үржүүлж байна л гэсэн үг чинь тий. Бүх цифрээ ард нь залгаж болно. Ингээд явах юм. Ингээд яваад хахад ерөнхийдөө болох юм. Гэхдээ яг уу бас л нөгөө энэ дээр чинь нэг юм гарлаа штэ. Одоо бид нарт ийм нэг 2-ын тоолын системд бол ингэж гарна. 10 дээр бол ингээд 1-ээр төгс 9-ээр төгсөнгөө бахан тоо гарлаа. Тэрийг бид нарт тоолох хэрэгтэй. Дээр нь энэ дээр бас 0-оор төгссөн энд яг 2-0 дараалж. Энэ чинь зүгээр ингэж бичиж байгаа штэ. 0-оор төгссөн, 1-ээр төгссөн, 2-оор төгссөн, 9-оор төгссөн гэдээ бахан тоонууд гарлаа. Энэ дотроос бид нар энэ нэг 0-оор төгссөн гэдгийг тусад нь тоолоод бас нэг юм руу хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар дараа нь одоо нэг 4 оронтой тоо гэдэг дээр бас л яах нь яагаад давхардад ороод ирнэ гэдэг? Тий, ер нь бол алхам болгон дээр бид нөгөө тэгээр төгссөн тоогоо нэг тусад нь хадгалаад тэгээс бусдаар төгссөн тоогоо нэг тусад нь хадгалаад яваад байх хэрэгтэй. Тэгжиж одоо энэ дээр 3 оронтойгоо яхаа болчлаа гэхэд 4 оронтойг олохын тулд бас л 3 оронтой тэгээр төгссөн хэд байсан, тэг бишээр төгссөн хэд байсан гэдэг хоёр тоо хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр алхам болгондоо ингэж гаргаж авангуудаа ялангуяа энэ доотлын хагасаас үүсэж байгаа тэр тэгээр төгссөн энэ нөхдүүдийг олоод хадгалчих хэрэгтэй юм. Тэгэхээр тэгэл яваад байвал ерөөхдөө болох юм л да. Тэгэхээр ч одоо нөгөө бодолтой хийж амжих нүгөө. Тэгэхээр би нөгөө энэ хүснэгтийг бөглөөд гэж жоохон худлаа болчлаа. Энэ хүснэгт маань жоохон дутуу юм болчлоо. Дутуу болчих шиг боллоо. Энэ нүдэн дотор нэг тоо биш. Одоо жишээ нь энэ 2 гэдэг тоог бол бид нар жишээ нь 2 гэдэг чинь 2 гэдэг тоог ингэж хадгалах хэрэггүй юм байна л да. Энэ ч одоо яг 2 бичээд бичиж 2 бичиж. Гатгац. Энэ цаг болчихлоо тий. 2 гэдэг дунд нь нэг сонь тэмдэг тавьчих. Чагт тавьчих. Тэгэхээр яг тэгээр төгссөн 2 тоо гэж байсан тий. 2 тоо байгаа. Тэрнийхээ нэг нь тэгээр төгссөн, нэг нь тэгээр төгсөөгүй ч гэдэг юм уу тий. Ингэж хувааж хадгалах хэрэгтэй гэсэн. Одоо тэгээр төгссөн энэ байна тий. Нэг ширхэг байна. Тэгээр төгсөөгүй нэг ширхэг байна гэдэг ингээд. Одоо энэ 3-ыг бол жишээ нь бас 2 анзуулгаж хадгална шүү дээ. Тэгэхээр 3 бол бүгдээрээ энэ үүссэн байна тий. 3-ууд энэ будагтай. Тэгээд тэгээр төгссөн бол энд нэг ширхэг байна. Тэгээд төгсөөгүй 2 ширхэг байна. Тэгэхээр яг 1 2 ч гэдэг юм тийм байдлаар. Яг энэ дээр харагдах байдлыг нэг шаардлагатай шүү. Цаана програм дээр бол яг тэгэл нэг 2 ингийг илүү чагт тавьчих гэсэн тийм. Иймэрхүү байдлаар хадгалаад явбал их сайхан гарах юм байна гэдэг. Одоо энэс цаашаа бол би бол жишээ нь ингэнэ шүү дээ. Жишээ ихнийх нь тэгээд төгсөн тон тий. 4 оронтой хэд байх вэ гэхээр одоо би ингэж зурж муурж нааш цааш нь гэлгүүгээр шууд энэ дээр нь ингээд тавьчих. 4 оронтой бүх тоо чинь мэдээж 3 оронтой тоон дээр тооныхаа ард ямар нэг цифр залгаал үүссэн байж таараа гэсэн тийм холбоос яваад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл юу гэх юм те 4 оронтой дурын нэг тоо байлаа гэхэд одоо юу гэх юм? Би дурын гэж байгаа учраас бүр ингэ бичиж байна. Ийм 4 оронтой тоо байж байгаа гэвэл те энэ 4 оронтой тоогийн чинь сүүлийнх нэг цифрийг аваа хайчвал 3 оронтой тоо болчих ёстой шүү дээ. Тэгэхээр энэ нэг тоо бол өмнө нь байж л байж таараа гэж нөгөө өмнөх нөгөө
2-0 дараалсан 0 агуулаагүй тоонууд дотор явж л байгаа гэсэн үг. Ягаад гэвэл энэ дөрөв дотор одоо нөгөө 2-0 агуулаагүй дөрөв оронтой тоо ямар нэг тоо байлаа гэж бодоход дурын тим 2 тэг агуулаагүй нэг тоо байлаа, зөв тоо байлаа гэж бодоход энэ дотор ч 2 дараас нь тэг байхгүй гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүүд артлын нэг цифрыг аваа хайчингууд 2 дараас нь тэг энэ тэндээс гараад ирнэ гэж байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ маань бас л 2 дараас нь тэг агуулаагүй тийм 3 оронтой тоо гэсэн үг. Гэтэл тэр маань яг нь тэр 3 оронтой энэ дотор аль нэг нь болоод явж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бид нар нөгөө 3 оронтой тоонуудаасаа 4 оронтой тийм зөв тоонуудаа нөгөө нэг 2 тэг агуулаагүй зөв тоонуудаа гаргаж авах гэдэг гэсэн үг. Гаргаж аваад байгаа. За тэгэхээр одоо ингэ гэсэн үг. Дөрөвөө яаж гаргаж авах вэ? Юм зураг мураг зурлалгүйгээр тий. Яаж гаргаж авах вэ гэхээр нөгөө тэгээр төгссөн нэг шиг тоо байгаа шүү дээ. Тэрнийхээ ард тэг залгаж болохгүй. Тэгэхээр нэгийг л залгана. Тэгээд нэг тоо үүсэж байгаа 4 оронтой нэг тоо үүсэж байгаа. Дээр нь нэг дээр нэмэх нь. Тэгээд 2 ширхэг нөгөө нэг тэг биш. Тэгээс ялгаатай тоогоор төгссөн 2 ширхэг тоо байгаа 3 оронтой. Тэр 2 тоо болгоныхаа ард 0-1 гэж залгачих юм бол 4 ширхэг тийм тоо үүснэ. Айгу зөв тоо үүснэ. Тэгээ нэг 2 дараас нь тэг оруулахгүй байдлаар бид нар үүсгэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юм 5 болж байна гэсэн үг. Шууд 5 гэдэг чи. Тэгвэл одоо бид нар яах вэ? Дараагийнхаа 5 оронтой гэдэгтээ ашиглахын тулд бид нар нөгөө нэг тэгээд төгсөн төсөөгүйгээр нь жоохон ангилах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яах вэ? Яасан бид нар тэр нөгөө нэг тэгээд төгссөн ганц тоон дээрээ бол ард нь нэг залгацсан. Тэгэхээр тэр бол нэгээр төгссөн болчихно. Зүгээр тэр нэг 2 ширхэг нэгээр төгссөн тоо байсан шүү дээ. Тэрнийхээ ард 1-0 тус бүр дээр нэгийг нэг залгаж үзээд 0-ыг нэг залгаж үзээд ингээд 4 тоо үүсгэсэн. Тэрний 2 нь тэгээр төгснө гэсэн үг тий. Тэгэхээр 2 шиг тэгээр төгссөн тоо. За нийтдээ 5 байсан юм чи үлдсэн 3 нэг тэг бишээр ч та хаашаа юм бэ. Нөгөө нэг чагтаа хэрэглэе. 2-ыг харсан 3. Ийм байдалтай байна гэсэн үг. За Ончин ямар сонинд гоё зүйтэй л харагдаж байна. 1 2 2 3 гэж байна. За энэ ч арай юу бишэлгүй. Ингээд яваад байгаа юм. Тэгэхээр энэ мөр бол ингэж явж байгаа баг дүүрчин юм шүү гэж. За 5-ыг гаргаад байгаа тийм. 5 дээр жишээ нь ингэ гэсэн. Одоо бид нарт дараагийн одоо баруун талын гэх юм уу да тийм. Баруун талын элементийг бодож олох их хайтайхан тийм арга ч юм уу томьёотой болчлоо л доо. Тэгэхээр яг томьёо гэх юм уу юу н тийм томьёо гэх юм уу арга нь бол нэг тийм жоохон үгээр хэлэх жоох хэцүү арга. Томьёогоор бичүүлгээс яачих нь бол та одоо энэ юу гэсэн үг 4 оронтой тэгээр төгссөн 2 тоо байдаг юм байна. Тэг бишээр төгссөн 3 тоо байдаг юм байна. Тэгэхээр тэр тэгээр төгссөн 2 бол тэгээд яах нь араасаа нэг гэсэн цифр залгуулад тэгээд яг 2 ширхгэл 5-аар 5 оронтой тоо болно. Тэгэхээр тэр тэгээд байж. Зүгээр хамгийн сонирхолтой нь тэр нэг тэгээр төгсөөгүй гэдэг чинь нэгээр л төгсөн гэсэн үг л да тий 2-ын тоолын систем дээр. Бусад тоолын систем дээр бол нөгөө жишээ нь 3-ын тоол гэж явуучвал тэр чинь тэг биш гэдэг маань зөвхөн нэг биш одоо юу гэдэг тий 10-ын тоолын систем дээр бол тэг биш цифр гэхээр чинь 1 2 3 4 гэдэг 9 цифр байгаа шүү дээ. Яг хоо энэ дээр тоолын систем бага байгаас болоод жоохон юу харагдаад байж магадгүй. Тэгэхээр тэр нэг 3 нөхөр байгаа тэг бишээр төгссөн тий. Тэрэн дээр талыг нь юу гэх юм 3 тоон дээр гурван дээр нь ард талд нь нэгийг залгаад яг 5 уртаа болгоод нэг 3 5 усна. Тгийг залгаад бас нэг 3 5 усна. Бүгдэнд нэг тгийг залгаад. Тэгэхээр яг уу амар зүй тоглолт болчихлоо шүү. 3 ширхэг тэгээр төгсөн тоо үүсэх юм байна. Нөгөө үлдсэн гэхээр юу? Нөгөө нэг 2 ширхэг юм байгаа. Та 3 ширхэг юм байгаа тий. Тэг бишээр төгссөн. Тэгэхээр 5. За юу ч гэсэн юу зөрчлөө тий. Би 1 2 2 3 3 4 гэдээ яваад байгаа юм бол 3 5 болчлоо. Тэгэхээр тийм амар хамархан зүйл тогтлоо юм шиг. Ингээд яваад байна юу ч гэсэн. Тэгэхээр нэг тийм томьёо гарахаар байгаадсэн ч одоо яах нь чагтны өмнөх тоо чагтны дараа ард байгаа тоон чагтны ард байгаа тоонд угаасаа дараагийн алхам дээрээ чагтныхаа урд орчод байгаа юм шүү дээ тий. Тэгээд ард урд хоёрыг нэмээд тавьчихад байгаа юм 8 гэдэг. Одоо бүр өстой амар аргатай болсон. Арга нь нөгөө боловсронгуй болоод байна. Гар аргаар хийж байгаа тохиолдолд
Ер нь та нар гараараа их хэдэн эхний хэдэн тоог бодж үзвэл нөгөө нэг автоматар тархич нь ингээд залхуу нь хүрээд энэ чи ийм амархан аргаар утчих юм ба штэ гэдэг нэг амархан арга олдчихно. Уул нь олдчих хэвээр нэлийн их зүтгэлтэйгээр оролдвол. За нэг ийм л юу гарах юм бэ цаашаа явж байгаа. Яг энэ хоёрхан цифртэй учраас юм болчиход байна л да. Эхний мөр бол юм амархан болчиход байна. Одоо энэ бол би нүдтэй бараг анжиж байгаа л бүглэх нь шүү дээ. 8 нь урдаа гараад тэгээд тэр хоёрын нийлбэргээд 13 гарталтаа гарнаа. Чин гараар бодох бодлого байсан юм шүү. Ингээд бүглээд байна гэсэн. Яаж бүр гоё юм бэ? 13-ыг тавиад ард нь 21 болно гэсэн үг. За тэгэхээр яг энэ бол зүгээр ихний мөр. Хэрвээ энэ бодлого амар жижигхэн зөвхөн хоёрын тооллын систем дээр хоёр дараас нь тэг ороогүй тийм юунуудыг ол гэсэн тийм бодлого байсан бол тээ. Тоонуудыг ол оронгийн тоог нь ингээд оролтон дээр өгчнө гэсэн бол ингээд бодчих байж. Гэтэл нөгөө нэг жоохон зовлонтой энэ дээр нөгөө хоёртынхоос гадна өөртийн тооллын системүүд байгаа. Өөр 3-ын 4-ийн ингээд тооллын системүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг бас бүглэх хэрэгтэй. За нэг явсараад бүглэх юм байна. Гэл ер нь ингээд мөрөөрөл бүгэлчих юм байна. Тэгэхээр яг эхний мөр бол ингээд болчлаа. Ерөнхийдөө дараагаа баруун тишээ яаж явах нь иймэрхүү болчлаа. Тэгэл яг хамгийн сүүлд манай нөгөө нэг олох хэвээр юм нь одоо жишээ нь n-ийг нь 6 гэж өгвөл k-г нь 2 гэж өгчүүл тэгэл энэ огтл дээр нэг юм 2 5 энэ 2 5-аа нэмэл хэвлчих нь шүү дээ. 5 дээр 8-ыг 13 гэж тавьчихна гэсэн. Яг хариу хэвлэх үед бол энэ тэгээд төгснөгээр төгсөн гэж ялгах хэрэг байхгүй. За 3-т дээр нэг юм байна. Ер нь бол одоо энэ багнаад тусачид доошоо энэ их амархан баг байгаа байна. Ягаад тэгэхээр хоёр оронтой гэсэн байна тий. Хоёр оронтой тэгээд дараалсан хоёр тэг ороогүй тийм тоонуудын тоо гэдэг. Тэгэхээр хоёр оронтой дээр бол ямар ч тооллын системд вэ хоёр оронтой тоо чинь нөгөө бодлогон дээр өгснээр урдаа 0-т бага 0-тай байж болохгүй гэсэн тий. Тэгэхээр заавал 0 биш тоогоор эхлэх ёстой. Тэгэхээр хоёр оронгийнх нь эхний орон нь нэг байж таарна. Тэгээ нэг ч юм уу эсвэл 9 ч юм уу нэгээс хүртэл тооны аль нэг нь байж таарна. Тэгээд арын тоон хоёр дахь орн нь бол яг 0 0 байж болно л да. Бүр 0-оос хүртэл тооны аль нэг юм гэж байж болно. Тэгэхээр эхний оронд ч тэргүй яаж ч байсан 0-оос ялгаатай юм чинь хоёр оронтой тоон дээр бол аль ч тооллын систем дээр энэ 10 каачин тооллын систем лөө 10-ын тооллын систем хүртэл тэгээ бүгдэн дээр энэ ямар ч тооллын систем дээр хоёр оронтой тоо бол яг энэ өгсөн болгон дээр өгсөн байдлаараа бол дараас хоёр тэг байж болохгүй. Тийм болохоор энэ дээр бол зүгээр л тэр тооллын систем дэх хоёр оронтой тоонуудын тоо. Тэгэхээр яг эхний цифр бол 0-оос 9 хүртэл байж болно. Манай 10 дээр бол зүгээр катын тооллын систем дээр бол нийтдээ к ширхэг цифртэй 3 ширхэг цифртэй тийм энэ тохиолдолд тэгээд нэг цифр нь орж чадахгүй эхний орон дээр. Тэгэхээр эхний орон бол к-аас нь нэг янз байж болно. Артлын орон бол бүх цифр орж болно. Тэгэхээр к янз байж болно. Тэгэхээр к үржих нь к-аас нэг буюу одоо яг нь 3-ыг үржих нь 2 л гэсэн үг тийм 6 янз байж болно. 4 гэдэг чинь 4-ыг үржих нь 3 гэдэг 12 янз байж болно. Тэгээ за энэ 10-аар тавьчих эхлээд 10-ыг үржих нь 9 гэдэг чинь 90 янз байж болно. Ингээд нөгөө бидний гараар тоосонтой тогтцоод аваач. Тэгэхээр их дэжгүүл юу хэлсэн байна гэсэн үг. Зөв дараалалаараа л явж байна. Зөв томьёол хэлээд байгаа юм. За 5-ыг 4 үржүүлээд 20, 6-ыг 5 үржүүлээд 30, 7-ыг 6 үржүүлээд 42, 8-ыг 7 үржүүлээд 56, 9-ыг 8 үржүүлээд 72. За нэг юм хөө. Эхний багныг бол ингээд бүгэлчин. Гэхдээ энэ их муухай бүгэлгэлээ тийм нэг юу байх ёстой шүү дээ. Хідэн тэгээр төгссөн хідэн тэгээр төгсөгүй юм гэж хуваах ёстой шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас жоохон бодоод үзье. Нэг 10-таас эхэлж боддог юм аа бусд нэг муухай юм те. 90-ийн хувьд бол хідэн тэгээр төгсөхгүй гэхээр нөгөө 10-аас ахуулаад 90 хүртэлх тоонууд байгаа шүү дээ. Хідэн тэгээр төгсөхгүй гэхээр 10, 20, 30, 40, 50 гэдэг нөгөө 9 ширхгэн тэгээр төгсөн. Тэгэхээр энийг ингэж хүчнэ гэсэн үг. 9 тэгээр төгсөн үлдсэн 81 нь тэг бишээр төгснө гэдэг нэг юм байлаа ч. Тэгээд бусад тооллын систем дээр бас адилхан юу гэсэн үг 9 гэдэг маань манай нөгөө юу гэсэн үг штэ. Эхний орон нөгөө нэг 0-оос бусад бүх цифр байж байгаа. Тэгэхээр чин к-аас нэг янз байна гэсэн үг. Тэр болгонд эхний орон ямар нэг 0-оос ялгаатай тоо
байх болгонд алдлын орон дурын тоо байж болно гэдгээс бид нэр 0-ийн түгээд авчиад. Тэгэхээр яг нь эхний орон ямар тоо байна тэр тоо болгон дээр нэг ширхэг 0 байж болно. Нэг ширхэг тэггээс ялгаатай тоо болгоны ард талд нь нэг ширхэг тэг тоо тавьж болно. Тэг гэсэн цифр тавьж болно. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг 0 байх тоо нь бол 10-ын тоолын систем дээр 9 байна гэсэн. Тэг бусад тоолын систем дээр бол нөгөө тоолын системийнхаа суураас хасах нь 1 л гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээ нь 72 дээр бол 9-9-өөс 1-ийг хасаад 8 ширхэг байна гэсэн үг. Тэгэхээр 8-ыг хасгаар чинь 64 тий. 8 ширхэг тэгээд төгссөн тоо байна. 64 ширхэг тэг бишээр төгссөн тоо байна. Оо чи юу бичиж бай. За. Дунд нь нэг тэмдэг тавьцаа. 8 дээр болохоор 7 байна гэсэн үг. Тэгэхээр 49. 7 49. Иймэрхүү байлаа. Энэ 7 дээр бол 6 байна гэсэн үг. 36. 36. Тийм яста амар зүй тогтолцоо тоондох чинь. Ер нь бол 6 36 36 гэдэг шиг болчиход байна. Тэрнийх нь квадрат нь артаа гараад байгаа ч юм уу. Тийм шүү. За энэ дээр 5 байх хэвээр 25 тийм байна. 5 25. Энэ дээр 4 байх хэвээр 4.16 тийм байна. Яагаад ч юм тэгж гараад байгаа юм. Тэгж авах хэвээр юм байна. 4 дээр 3 байна 3.9. Яа. 3 дээр 2 байх хэвээр тий. Тэгэхээр 2 4. Яг ард нэг хамтралт гараад байна шүү. За нэг юм. Энэ хөлөөр эхний баганд бүглэгчлээ. Одоо тэгэл яах вэ? Эхний баганд бүглэгдсэн гэдэг чинь бид нар дээдлийн мөрийг бүгэлсэн аргаараа доотлын энэ мөрийг бас ингээ аргачны явуулаад бүгэлчин. Тэрний доотлыг бас аргачны явуулаад бүгэлчин. Тэгэхээр ийм энэ динамик програмчлалын манай алгоритм маань ямар шин чанартай болчих вэ гэхээр ер нь баг эхэндээ ингэ хэлээс юм дөө. Эхэндээ энэ багнуудаа бүгэлчөөд эхний багныг дуусгачаад тэгэл мөрүүдээ бол артлынхыг ингээд бүглээ явуулчихна. Ягаад тэгэхээр энэ тоо бол ямар нэг энэ нүдэнд байгаа тоо бол зөвхөн өмнөхөөс л хамаарч байна. Зарим бид нар ямар бодлогон дээр ч үлээ энэ нэг нүдэнд байгаа тоог бодохын тулд уртлын нэг 2 3 юм ашиглагдаад байх шиг байсан. Нөгөө Fibonacci тоо моо гэдэг шиг. Энэ бол зүгээр яг өмнөхөөс л хамаарх юм байна. Нэг дигналтаач бодлого бодоод үлээ те. Өөр динамик хөрөн чинь тэр мөрөн дээр чинь дээдл юу ч үлээ тэр нүдний зүүн тал дээдл юм 3-аас нь хамаарат л зүүн дээдлээс нь хамаарат л. Энэ бол бүр аятайхан их амархан хамааралтай байна. За одоо юугаал яагаад үзүүлчих вэ? Энэ 3-ын тоолын систем дээр нэг яваад үзүүлчихье. Тэгэхээр бусд нь ойлгомжтой болчих байлгүй. Хідэн баг нь яваадах юм. Яаж бодох вэ гэдэг дээрээ. Тэгэхээр 3-ын тоолын систем байна. 3-ын тоолын систем дээр 2 оронтой 6 тоо байдаг юм байна. Тэрнээс 2 нь тэгээд төгссөн байдаг юм байна. За энэ газар бичихгүй болов уу? Бичих юм ч болтох байлаа. Бичих юм аа. За энэ хавцаа бичтэй. Энэ тэр дөрөв ашиглахдаггүй маань. 3-ын тоолын систем дээр 6 тоо байгаагаас 2 нь тэгээр төгссөн 2 нь 4 нь тэгээр төгсөөгүй байдаг юм байна. Тэгэхээр яг тэрийг 2 оронтой шүү дээ тий. Тэрийг яг ингэж хэлж болно гэсэн. Эхний орон бол 1 2 3-ын тоолын систем тий. Эхний орон бол ингээ 2 янз байж болно. 2-ыг бүр нэлээд хойш тавьчих тийм үү. 2 янз байж болно. Тэгээд эхний орон 1 байх тохиолдолд бүрд ард нь нөгөө 3-ын тооллын 3 цифр гуруулаа явах боломжтой. Өөрөөр хэлбэл ийм л гэсэн үг. 10 11 12 гэдэг тий. Таван энэний ард бас 0 1 2 гээд 20 21 22 энэ дандаа 2. Ийм 6 тоо байгаа юм байна гэсэн 3-ын тоолын системд 2 оронтой. Энээс ингээд харах юм бол угаасаа л 2 нь л 0-оор төгссөн юм шүү дээ тий. 2 нь 0-оор төгссөн. Нөгөө үлдсэн 4 нь 0 бишээр төгссөн. Тэгэхээр тэгээл яана л гэсэн үг. Ийм хүү байдлаар төслөж байна. Дараа нь 3 оронтойг яаж байгуулах вэ гэхээр 3 оронтой тоонууд гэдэг чинь эднэрийн л ардталт янз бүрийн 0-1-үүдийг залгасан гэсэн үг шүү дээ. Гэхдээ мэдээж нэг ганц болохгүй юм байгаа нь 0-оор төгссөн тоон дээр 0-ыг залгаж болохгүй. 0-оор төгссөн тоон дээр бол артлын цифр нь нэг бол 1 байна, нэг бол 2 байна. Одоо ч нэг тоолын системийн суурь нөсцсөн учраас түрүүнийх шиг зөвхөн 1 байна гэж болохгүй. Нөгөө тал нь 1 байна гэж болохгүй. 0-оос өөр бас 2 цифр байгаа. Тэгэхээр яах нь дараагийнхыг нь олохдоо за нийтээр нэг олчихъя. Тэгэхээр тэр 0-оор төгсөөгүй
4 тоон дээр 4 тоо тусварыг авч үзээд ардталт нь нөгөө 3-ын тоолын системийнхаа 3 цифрыг гурван залгаж болно. Тэгэхээр 4 тоо бүр тусвартай 3 шинэ тоо үүсгэнэ гэдэг чинь 4-3 12 болно. 12 дээр нөгөө 0-оор төгссөн дээр бол зөвхөн 1-2-ыг залгаж болно. Тэгэхээр 2 янз юм залгаж болно. 0-оор төгссөн тоо 2 байгаа. Тэгэхээр 2-2-ийн 4-ийг нэмнэ гэсэн. 16 гарна. Тэгэхээр нийт бол 16 гарах юм байна. Тэгвэл энийг дотор нь нөгөө нэг яг үүссэн шинээр үүссэн тоо 0-оор төгсөөгүй гэдгийг бас бид нэр тоолчих чадсан шүү дээ. Нэг өөртөө байгуулсан юм чинь. Тэгэхээр яг тэр 0-оор төгссөн тоонууд байгаа тэр хоёр шиг. Тэрэн дээр бол 0 биш цифр залгасан учраас бид нар бол яахгүй. 0-оор төгснө гэж байхгүй. Тэгэхээр хаанаас 0-оор төгссөн нөхдүүд гарч иж болох вэ гэхээр энэ 0-оор төгсөөгүй 4 тоон дээр ард нь нөгөө нэг бид нар энэ тоо болгоны ардталт нь 012 012 012 гэдэг 3 цифрээ нэг залгаад ингээд 3 тоо үсгээд байгаа шүү дээ. Тэрний зөвхөн нэг нь л 0-оор төгссөн байна. Тэгэхээр ер нь бол яг энэний тоогоор гэсэн үг. Энэ 0-оор төгсөөгүй байсан тоонуудын тоогоор 0 үүснэ. Тэгэхээр түрүүчийн дээдлийн зүй тогтол баг хадгалагдчихж байгаа юм шүү. 0-оор төгсөөгүй байсан тоонууд тэгэхээр 4 байгаа тий. 4-гээ тавьчих 4-өөс үлдсэн нь 12 байгаа. Бас нөгөө нэг тэмцэх тавьчлаа. За яа. Ингэж явна л гэсэн. Тэгэхээр ч одоо тооллын системийн ч бараг хамаагүй юм шүү. Одоо тэгэхээр дараагийнх дээр нь бас яг ийм их юм юм гэсэн. 12 маань урдаа гарна. Чихныхаа. Тэгээд тэгээ яана руу. Ягаад гэвэл тэр чинь 0-оор төгсөөгүй тоонуудын ард 0 ирнэ гэдэг 12 болчихно. Үлдсэн тоон үлдсэн гэсэн чинь үлдсэн гэдэгтэй байгаа юм шүү дээ. За үлдсэн тооны тоолч болохоос 0-оор төгсөөгүй тоонууд яаж гарах вэ гэхээр нөгөө нэг хуучин 14 ширхэг 0 үлээ энэ чинь 4 ширхэг 0 төгсөөгүй тоо байлаа. Биш ээ. 12 ширхэг 0-оор төгсөөгүй тоо байгаагүй. Хуучин үлдсэн яаж болох вэ? 12 ширхэг 0-оор төгсөөгүй тоо байгаа. Тэрний ардтал дээр 110 тавиад 12 ширхэг 0-оор төгс тоо гарчна. Одоо бид нар 0-оор төгссөн байсан 4 тоо байгаа. Тэр 4 дээрээ нэмэх нь 0-оор төгссөн тоонуудын ард бол 0 бишийг л залгах ёстой. Тэр 4 дээрээ нэмж болохгүй юм шүү. Тэр 4 чинь 2-оор үржигдэж нэмэгдэх юм байна. Нөгөө нэг 0-оос бусад 2 цифрээр. Тэгээд яг уу нэмэх нь 0-оор төгсөөгүй байсан 12 тоо болгоны ард талд бас нэг 2-оор үржүүлсэн. Яагаад нэмэх юм бэ? Яагаад 2-ыг 0-оор төгсөөгүй тоонуудын ард 0-оор төгсөөгүй тоонуудыг 2-оор үржүүлж чинь тэгэхээр нөгөө ардталт нь нөгөө 1 2 1 2 гэсэн тийм цифрүүдэд залгах юм байна. Тэгжиж 0 биш 0-оор төгсөөгүй тоонууд гарах нь шүү дээ. За нэг ийм хүү гайгүй байгаа даа ч алдаагүй л гэдэг. 8 дээр 24 гэхээр 32 болох уу? 32 ийм. За энэ ч одоо дээд гişгээ явж гэж арай байхгүй маань. Яг уу дээрээс авсан ганц зүй тогтол нь энэ байна. Энэ чагтны ард байгаа тоо бол дараагийн алхамдаа чагтныхаа урд орох нь бол хадгалагдах юм байна. Тэгээд энэ ардлын тоог бодоход жоохон хэцүү юм байна. Бахан тоол нэмж хасах юм байна. За нэг юм хөө. Тэгэл ингээд бодож байгаа юм арагшаага зүгээр энэ 6-ыг харьцах нь 16-ыг харьцах нь 10 гэдэг чинь жоохон төснөгч шүү дээ. 160 элементтэй тий. Тэрийг бодож байгаа юм бол тэгэл цаашаа тэрийг бодчоод тэгэл нөгөө хоёр оролтоо уншсан. Тэдгээр бүрийн тэдгээр байгаа гэж хэлчихнэ гэсэн. За нэг юм хөө. Бодол нь бол нэг юм хөө. Тэгээд яах вэ? Амжихгүй. 25 амар удаан хэлж юм шүү дээ. Нөгөө кодыг бичээд явуулсан чинь яач тийм болов уу? Өөрийнхөө бичсэн кодыг харж жоохон яа гэм үү?
Хугацаа хэмээн тийм үү. За хараад яг адилхан байна уугүй хараадах юм. Миний бодол гэж байхгүй юу? Энэ ч одоо ингээд бүгэлцсэн баймир юм да. Бүгэлцсэн байна. Миний бодолтууд гэж энэ байна. Ганцхан бичээд явуулсан байна. За. Зэрэг. За. Энэ бас олон орондоо тоор орчдөг юм шиг байна шүү. Тэгээд энэ нэг юм зэрэг дэвшүүлэх функц бичсэн юм байна. Тэгээд тоолно гэх нэг функц. За тоолох нь яг нэг тоогоо тоолж байгаа. Энэ зэрэг дэвшүүлэх функц гэснээ энэ яагаад байгаа юм? Зэрэг дэвшүүлэх функц гэдэг ингээд бичээд байгаа юм. Үржүүлээд байх шиг ба шүү дээ. Тийм шүү дээ. Зэрэг дэвшүүл нөгөө нэг юу гэдэг стандарт C-ийнхаа стандарт ийм функц байдаг гэдгийг мэдэхгүй байж байгаа гэсэн юм байна үү дээ. Нэг зэрэг дэвшүүлдэг функц байна. Тэгээд өөр юу байхгүй юм шүү. Өөр олон оронтой тоотой оролцсон юм алгуу. 2007 онд бодсон юм байна. 7 онд ч одоо би гэдгүй юм байна. Ямар юм бэ? Юм болоо. За Дэг асгана юу? Энэс хэн 3 хүртэл гэнэ. Ягаад ч 3 асаад байгаа юм. За. Рекурсив функц үзсэн юм шүү дээ. За. Яа. За энийг яаж хас өөртөө саяхан бодсноор бичсэн дээр юм байна. За тэгэхээр их орж жоод submit solution гэхэр чинь нэг цонх гарч ирэх үү? За саяхан болохоор тийм динамик биш нэг рекурсивтэй явсан. Рекурсивтэй арай удаан байж магадгүй. Тэгэхээр ингэж юм. Энэгээр явчих. Тэгэхээр нэг юм хоёр хэмжээстэй массив зарлах хэрэгтэй байна. Дотор нь 2 юм хадгалдаг гэхэд бид нар энийг гэж амар гоё нэр өгнө. Массив бүр гадаа галболаар зарлчих. За энэ харахгүй бол би энийг амар томсгоё. Томорхоё. Ингээд дахиад томсгоё. За ийм онлайн харж байна. За тэгэнгүүтээ ингэж би нөгөө нэг энэ 2 тоо хадгалаад байгаагаа энэ ч одоо 2 хэмжээстэй хүснэгт байж ийснэ. Дээр нь нүд болгоно бас 2 янзын тоо хадгалаад байгаа юм чинь 3 хэмжээстэй юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингэж 0-тойгийнх нь тоо 0-гүйгийнх нь тоо гэдэг ийм 2 ширхэг ийм 2 хэмжээстэй хүснэгтэл зарлчих. Тэгэхээр non 0 non 0 гэх 2 юм байна. Тэгэхээр 0 гээд энд багтахаа. Энд 0 гээд нэг массив байх юм байна. Ямар ч хэмжээтэй юм те. За хэмжээг нь олж тавина. Дээр нь non 0 гээд бас нэг юу байх юм байна. За зарлчий. Энд 2 хэмжээтэй байх хэрэгтэй шүү дээ. Ингээд. Тэгээ хоёулын хэмжээс нь бол ижилхэн 16-г харьцах нь юу те. За эхлээд мөрийн тоглогч 10-ыг харьцах нь 16. 16. Энд бас адилхан 10-ыг харьцах нь 16. За ингээ хадгалчих. Тэгэхээр тэр хоёр тоогоо бол 0 биш гэдэг ингээд хадгалчих юм байна. Тэгээд тийм ингээл хадгалж байгаа юм болох юм байна. За тэгээ бодвол нөгөө нэг NK2-оо гараас авах байлгүй те. N гэж нэг тоогоо, K гэж нэг тоогоо. Амар алдаа гэсэн юм шиг гайгүй. Тэгээ гараас N ээж авчи, K аач авчи. Эхлээд N орж ийн гэсэн үг аач хашаарч байна. За ингээд гараас авчлаа. Манай массив бол бодвол ингээд зарлагдаад тэр чигээрээ 0-оор дүүрсэн байгаа бол одоо гол нь бид нар энэ эхний багнуудыг ингээд ягаад энэ гоё тоонуудаараа дүүргэж 0 бол 0 массивын эхний баг эхнийх жоохтой 2 дугаар баг юм шүү дээ. 2 дугаар баг нь бол энэ манай массивуудын нөгөө эхний мөр 1 дугаар мөр 0 дугаар мөр бол бүр ашиглахдаггүй маань. Тэр чигээр байхгүй. 2 дугаар багны хувьд бол аюу юм байна шүү. 0 гэх бол тэр чигээрээ 1 2 3 4 5 6 гэдээ явчих юм байна. Нөгөөх нь бол квадратууд нь явчих юм байна тий. Тэгээд бүгэлчээ. За
2-оос эхлээд илүү да. N хүртэл явчих. За энэ доош явж байгаа K нь болов. K хүртэл явчих. Тэгээд ингээд явснаа. 0-гийн e-дугаар мөрний чүлээ мөрнөг өгöd болов. 2 дугаар багны элемент нь болохоор шууд гэд өгч юм байна. Мөн болов. 2 дугаар мөр гэсэн мөр игээс хасах нэг юм байна те. Нэгээр бага юм байна. 3 4 багт 3 5 багт 4 гэл. Игээс 1 4 за ийм non zero-гийнх нь болохоор e-дугаар мөрний 2 дугаар баг нь болохоор тэгэл нөгөөхийнх бол квадрат байсан шүү дээ тий. За ингэж бичсэн арай богдох юм уу? Ясны квадрат. Явчихжээ. За ингээ эхний багнууд дүүрцээ. За эхний баг дүүрсэн шүү. Тэгээд одоо эхний багнаас хойшоогоо ингээд нэг саяынхаа томьёогоор бөглөөд явах гээд байгаа маа. За чинь тань жоохон хэцүү юм шүү. Хойшоогоо бөглөөд явах гэж байгаа. 0 нь болохоор өмнөх non zero-тойгоо тэнцвүүлж байгаа тийм. Тэгэхээр ингээ за юу ч гэсэн тийг бөглөе. Тэгэхээр за энэ нэг аяыг айгүй хямгатаад гадна зарлчөө. Амар санах юм шүү. Тэгэхээр дахиад нөгөөхөө 2-оос ахуулаад одоо энэ бол багнаараа явж байгаа гэсэн. 2-оос энэ хүртэл энэ хүртэл яваад одоо л энэ дээр багнаа шүү. Тэгээд 2 биш юм байна. 3 юм байна тий. 2 дугаар баг нь бүтэн байгаа. 3-аас хойш бүгдөө явна. Тэгэхээр юу бол их гоё юм байна. 0-гийн e-дугаар шажиж баг нь болоод байгаа тий. Чи ямар ачим болчих вэ? За 2 давхар давталтай юм шүү дээ. Тэгэхээр энэ дахиад нэг чигээ зарилчих. За. Мөр бол 2-оос ахуулаад явнаа. Тэгээд К хүртэл явнаа. Ийм юм шүү. Мөрийн дугаар. Тэгэнгүүт баг нь болохоор 3-аас эхлээд явах юм аа. Баг нь бол энэ хүртэл явах юм аа. Тэгэл нөгөө хүснэгтэй тэр чигээр нь бүглээ ичээ. Энийг арах явд юм байна. За 0-гийн e-дугаар мөрний чидгээр багны элемент гэдэг болвол хадаа энэ хэлээд байгаа шүү дээ. Энэ дөрв болвол өмнөхийнхөө non zero-той тэнцвүүгээд байгаа. Тэгэхээр ингэж тавьчих. Non zero өмнөх гэдэг чинь үгсүү мөр нь бол адилхан байна. J-гээс хасах нэг. J нэгээр хасж байгаа учраас ер нь бол энэ дээр 3-аас эхлээд байгаа гэдгийг харах хэрэгтэй. За тэгээд 0 бол болчиход байгаа. Одоо хамгийн хэцүү нь энэ non zero гэдэг нь ямар утгатай байх юм бэ гэдэг. E-дугаар мөрний J-дугаар баг нь ямар утгатай байх юм бэ? Энийг л тавьчвал тэгээд сүүлд нь энийг нэг үүсэж юм бол сүүлд нь бид нар зүгээр л C out гэснэ. 0-гоор төгссөн энэ юулээ К-дугаар мөрний N-дугаар багны элементээр нэмэх нь non zero-гоор төгссөн К-дугаар мөрний N-дугаар багнаа. Ингээд хэлчих. Тэгэхээр одоо энэ хамгийн чухал томьёо бол барыг энэ болж болчих шиг байна. За энэ дээр яг нэг аюултай юм юу яаж магадгүй тэр бөмч гайгүй те тэр бөмч нь интежертэй багтчих штэ яг төрлөөсөө хитрээ явцсан байж магадгүй дундуур тооцоол хийж явж байхдаа дундаа хитэрчвэл 0 утга гарчаад байж магадгүй 0 гэнэ амар хасахтаа гарч магадгүй. За тэгэхээр төгсөөгүй тоонуудын тоо гэдгээ яаж олох вэ? Гэхээр нөгөө түрүүжийнхаа энийг л харна л гэсэн үг л дээ. Ийм 3 дээр нэг юм их юм хийсэн. Тэгэхээр
Тэгээр төгсөөгүй тоонууд яаж үүсч болох вэ гэхээр нөгөө өмнөх алхам дээр тэгээр төгссөн байсан тоонуудын ард талд ингээд бид нар юу яах хэвээр тэг биш тоод залгах хэвээр. Тэгэхээр эднэрийн тоог юу ч гэсэн аавна. Тэг биш тоод гэхдээ хэдийг залгах вэ гэхээр к юу чуулж байна. Тэг биш тоо зааж байгаа чуулж байна. Энд тэгээр төгсөөгүй тоонууд болгоны ардны ширхтийг залгана гэдэг нь адилхан болчихсон. Тийм болж байна. Одоо энэ ард нь хэдийн цифр залгаж болох вэ гэж тийм нэгийг залгадаг болчихвол болчихгүй л байна. Тэгээр төгссөн тоонуудын тоог нь аваад нэмчих гэдэг. Тэгсэн чинь энэ болгоны ард талд нөгөө тэгээс бусад цифрүүдийн залгана. Тэгэхээр к-га сасах нь 1-гээр үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр к ч явахтай нөгөө к маань гүгээд байгаа. Тэгээ энэ дээр мөрийн дугаар гээд и гээд гүгээд байгаа. Тэгэхээр юм байна. Өмнөх нөгөө нэг 0-гоор төгссөн и-р мөрний чигээс сасах 1-р багны тоо байгаа. Тэрийг к-аас сасах 1-ээр үржиж, тэгээс бусад цифрүүдэд залгачих гэсэн. Тэгэхээр тийм баахан тэгээр төгсөөгүй тоонууд үүснэ. Өшөө бас тэгээр төгсөөгүй тоонууд үүсч болох боломж бол энэ өөрөө анхнаасаа тэгээр төгсөөгүй байсан тоонуудын ард дээр юм баахан цифр залгаж болно тийм. Гэхдээ бас тэгээс бусад цифрээ залгана гэхээр яг өмнө нь тэгээр төгсөөгүй байсан тоонууд дээр и-р мөрний чигээс 1-ийг үржих нь к-аас 1 гэж. Хаалтаа зүгээр өөрөө тавьчих. Хоёулаа к-аас 1-ээр үржиж байгаа юм шүү дээ. Сайн юм аа. Нэг болчих юм бата. За. Тэгжиж гарч ирэх юм байна. Ингээд тавьчих. Ингээд ерөнхийдөө болж зүгээр энэ дээр нэг уул нь ингээд динамик хөрвүүлжлийн нөгөө бодолт нь амар жоохон болчиход байдаг. Их л утга санаатай мөрүүд яваад байдаг болохоор тэгээд энэ бол хамгийн амар урт мөр боллоо. Дунд нь үржиж байгаа л нөгөө 2 тэрбумаас хитрэл явчихгүй бол эдгэжний хязгаараас хитэрчихгүй бол гайгүй байх л та. Гайгүй хэрэгтэй. За нэг юм явуулсан чинь шууд энэ чи дутуу юм байхгүй зү. Ингээд бодсон. За дундаа гинт худлаатойгоор бол гаргана л. За худлаатойгоор гаргаал биччихлээ. Чиг хэлэхтэй. За ингээд завсарлаас өмнө нэг явуулаад хараадах юм. За юу ч гэсэн хөрвүүлтэй алдаа хараагүй юм шиг энэ дээр 0 дугаар тестийг шалгаад унлаа. Гэхдээ энэ ингээд гацчихдээ юм шиг байлаа шууд рефреш гэж. За. Гүн одоо жоохон кайфгүй юм аа. Шууд тэнцчихээр алдаа гараад тэрийг олоод арай гэж хайж олоод тэгээд засаад тэгээд ивэл гоё юм л та. За яах вэ одоо хэл амар л сургамжгүй юм боллоо. Дундлынх нь юуг нь үзсэн. За энэ хөрхи цаана 4 тесттэйс юм байна. Дөрвөлээ accept болцсон юм байна. Тэгээд хугацааны хувьд бол хугацааг нь та нар ингээд харуул л та янз юм. Ганц гайхуулах юм. Болж юм шүү. Хугацаа нь энэ байна тий. 0.00000. Одоо 1 микросекунд ч хүрэхгүй бодсон байна. Нөгөө тестүүдээ. Тэгэхээр эн чинь нөгөө юугаа бодвол миний хуучин тэр нэг юугаар бодсныг бодвол шал өөр болчих жоох. Хуучин би тэр рекурсивээр бодсомс рекурсив ч одоо өөрөө нөгөө рекурсив руугаа орж гарна гэж нэг боо юм болно. Тэрийг бодвол айгуу дайжгүй яасан байна. За би нөгөө миний бодлууд эдгээр орж байгаа хугацааг нь харьцуулчих гэсэн ч үгүй. Хуучин бодолт нь 2007 оных энэ байна. Хугацаа нь ханаа гардаг. Энэ хоёулаа 0 гэдээ гарсан байна тий. За яг гэхдээ хугацааг саяны шиг гаргаж ирж байгаа харьцуу. 2007 оныхын хугацааг нь харъя гэх юм бол хуучин хугацаа нь гардаггүй байсан юм байна. За. Ийм тоонууд гарахаар байж ийлгэн. За. Хугацаанууд нь харьцуулагддаг юм жоохон тийм юм боллоо шүү. Гэхдээ яг рекурсив бодвол айгүй л яасан байх хэвээр. Хугацааны эндээ гардаг юм. Ойн шүү дээ. Бас л 0 гэсэн юм байна тий. Сайн юм байна. За. Тэгэхээр энийг 3 дахь динамик хөрвүүлжлийн 3 дахь жишээ боллоо шүү. Тэгээд энэ ч одоо бараг семестр ч дуусгана. Та нар тэр ганц лабынхаа бодлогыг бодхоос өөр аргагүй болж байгаа шүү. Non monotonous